эмэгтэй хүний хувьд бол удирдахад ажиллахад бол хүндэл гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд бол шимт хөрсийг ингээд дивссэн болохоор аль болох одоо мал амьтанд аюулгүй. Би экологч мэргэжилтэй 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Ойлгоо компанид хэдэн онд орсон бэ? 2002 оноос 2010 оны хооронд бол хайгуул судалгааны шатанд нь явж исэн. Тэсэрнтэй би одоо 9 дэх жилдээ ажиллаж байна. Талбай дээр нь ажлыг гардан гүйцэтгэдэг. Манай галын шугамд ажилладаг. Бидний хамт олондоо маш хүлээн зөвшөөрөгдсөн, хариуцлагатай, тэгээд маш халамжтай. Тийм л манай хамт олонны маш чухал гишүүн дээ. 2010 оноос хойш байгаль орчны хэлтсэд ажиллаад одоо бол яг газар нөхөн сэргээлт хариуцсан ажилладаг. Энэ араа нөгөө шимт хөрсийг ингээд дивссэн болохоор хуучин өмнөх ингээд нөгөө хөндөөгүй байхад нь байсан ургамлын одоо үндэс тэгээд бас энэ дотор ч үүр нь бас байж байгаа гэсэн. Тэднэр нь ер нь ирээдүйд эх жилийн хавар гэхэд бол ингээд ургах боломжтой. Уурхай хаалт хүлээхгүйгээр бол ингээд хийж явах хэрэгтэй. Манай компани бол яг тэрийг бол аягүй сайн баримталж явдаг. Одоо энэ замыг хийхэд энэ талд одоо энэ технологийн замыг хийхэд ашиглаж исэн түр зам байсан. Энэний ард талаар бол орон нутгийн чанартай энэ замыг хийхээс өмнө ашиглаж исэн дахиад тусдаа зам байсан гэсэн. Энэ хоёрыг л хоёуланг нь одоо техникийн нөхцөл сэргээлт хийсэн. Одоо ингээд таагд харах юм бол нэг хальт нэг юм арай өөр өнгөтэй орон байгаа. Тэрүүгээр бол ингээд энэ бол явцын нөхцөл сэргээлт байхгүй юу? Ер нь бол манай яг хилцс нэгжийн хувьд бол жолооч гэсэн мэрэгжил бол байхгүй. Бид нэр яг бүгдээрээ машина бариад өөрийнхөө ажлыг хийгээ явдаг гэсэн. Уул уурхай эмэгтэй хүний ажил биш гэж хойш суудгүй. Ер нь ямар ч ажил дээр маш дайчин энийг заавал хийн гэсэн бол заавал хийдэг. Тэгтээ хийхдээ зүгээр хийгээд байхгүй. Тултална гэдэг. За тэгээд эмэгтэй хүний хувьд бол уул уурхайд ажиллахад бол хүндэл гэж ярьдаг. Тэгтээ миний хувьд бол надад бол нэг амар хүндрэлтэй зүйл байдаггүй. За энийг болохоор дивсэн байсан материалыг хуулж аваад шимт хөрсөө дивсээд тэгээд самналт хийсэн байна. Ингэж энэ самналт хийсэн шалтгаан нь бол одоо байгалийнхаа жамаар салхиар хийсч ирж байгаа ургамал энэ ургамлын үр энэ завсар нь суугаад тэгээд бас чийг хөрөмтлөгдөөд эргээд ер нь бол байгалийнхаа хаясаар нөхөн сэргээгдэх тэр нөхцөл нь бүрдэж байгаа. Бүрдүүлж өгч гин гэсэн үг. Давхар эргээд дээрэс нь одоо бид нар биологийн нөхцөл сэргээлтийг нэмж хийж өгнө. Энэ одоо хатуучлалтай зам бол үнэхээр хэрэгтэй. Хүмүүст одоо аюулгүй байдал талаасаа ч тэр байгаль орчиндөө ч тэр байгаль орчинд бол энэ нэг орчин хэрвээ шорон зам байсан бол маш их хэмжээний тоос шороо босно. Тэгээд дээрэс нь нөгөө зам нь эвдэрхээр ингээд манайх чиг хажуу талаар нь зам гаргаад ингээд тэлээ яваад байдаг. Энэ тэр чин бол ерөөсөө нөгөө цүлжилтийн бас нэг үндэс өөр болж байгаа байхгүй юу? Ингээд дахин өөр зам гаргаа яваад байгаа. Тэгэхээр одоо бол манай энд ямар ч тоос шороо босох юм байхгүй. Бид нар одоо ингээд бид нар зорчиж байгаа, иргэдч зорчиж байгаа илүү ингээд бие дамар тий байгаль орчинд ч ингээд ээлтэй энэ төслийн хүрээнд эвдэрсэн газруудаа бол тэр дор нөхөн сэргээлт хийгээд одоо ингээд аймаг суманд актаар хүлээлгэж өгөхөд бэлэн болцсон байна гэсэн. Энэ компанид маш олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Лондонгийн олимп үзүүлэх тийм боломж олгосны нэг нь манай ЦСУ. Тэгээд мань хүн бол тэнд очиод Баатарт цол аавна гэдгийг мэдлгүй явсан. Олимп үзэхээр явсан боловч очсон хойно гинтийн бэлэг байдлаар Рататок компани Баатар гэдэг тийм цол өгчээсэн бол одоо бол бидний хувьд маш сайхан бахархуу штат түүх байдаг. Энд гоё болсон байна уу?